Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээр дахин уулзж байгаадаа баяртай байна. Сайн байцгаана уу? Манай энэ удаагийн хичээл түүх хөгжмийн нэгдмэл агуулгаар заагдах гэж байгаагаараа онцлог байгаа. За тийм учраас хичээл маань сонирхолтой болох байх гэж багш нь итгэлтэй байна. За ингээд хичээлийнхээ бэлтгэлийг хангаад дэлгэцэндээ ойртон суугаарай. За хөгжмийн хичээлдээ хамтарч явагдах гэж байгаа учраас багшаас нэг зүйл тодруулъя. Ер нь бол бид нар түүхийн хичээлээр тухайн улс орны болоод өөрийн орны түүхийг судлахдаа нийгэм, эдийн засаг, соёл, ахуй амьдралыг нь үе тус бүрээр нь судалдаг. Тэгвэл урлагаар дамжуулан тухайн нийгмийн онцлогийг хэрхэн илэрхийлж болохыг багштай жишээ баримтаар тулгуурлан манай сурагчдад тайлбарлаж өгнө. За тухайн нийгмийн хөгжил, өөрчлөлт, шинжилэлтийг уран барилга, уран зураг, уран баримл, хөгжмийн урлагаар илэрхийлдэг. Үүнээс хөгжмийн урлаг нь үеэс үед дамжин олон зуун жилээр тухайн нийгмийн хөгжлийг хадгалан ирж уламжлалж үлддгээр онцлог юм байгаа. Ингээ хүүхдүүд та бүхэндээ хоёр дүрс бичлэг бэлдсэн байгаа. Энэ дүрс бичлэгийг та бүхэнд эхлээд үзүүлье. Хөгжмийг анхааралтай сонсоод хэмнэл буюу аялгауны шинж төрөхөд хэрхэн өөрчлөлт, шинжилэлт гарч байгааг ажиглаарай. За ингээд хөгжмөө сонсцгоё. Хөгжмөө сонсоод хүүхдүүд маань өөрийн гэсэн бодлоо илэрхийлсэн байгаа. Тэгэхээр саяын хоёр хөгжмийг сонсоод танд ямар сэтгэл төрж юу? Яг энэ бодлоо надад илэрхийлээд өгөөч. Хүүхдүүдийн өмнөөс таны бодлоос адилхан байгаа гэж бодож байгаа. За саяны хоёр бүтээлийг сонсоход эхний бүтээл ая бол удаан, хэмнэлтэй, уйдгартай, гунигтай жимшиг ийм мэдрэмж надад төрсөн. Дараагийн ая руу шилжингүүд эрч хүчтэй, цоглог дайчин чанарыг агуулсан ийм бүтээл байна гэж сонсогдлоо. Тэгэхээр зэрэг энийг түүхийн үүднээс юу гэж дүгнэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг ер нь бол дундад зууны үеийн шашин, сүмхийд үзэл номлол ноёрхсон нийгмээс шинэ үзэл санаа дэлгэрсэн, соён гээгэрсэн ийм нийгэм рүү шилжин орсон байна гэдгийг энэ бүтээлүүдээс харагдаж байна гэж би дүгнэлээ. За зүйтэй. Тэгэхээр зэрэг хүүхдүүд маань манай багштай саналыг байгаа гэж бодож байна. За саяын хөгжмийн эхний хөгжим бол этгээд гэсэн утгатай барак үеийн хөгжим байгаа. Энэ үеийн гол төлөөлөгч болсон хөгжмийн зохиолч Бах гэдэг хүний сүмийн даралдад хөгжим зориулсан тийм бүтээлийг сонсон бол дараагийнх нь 18 дугаар зууны сүүл үед амьдарч байсан Бетховены 5 дугаар симфони байсан. Ингээд энэ хоёр нийгэм шал хоёр өөр нийгмээс харуул. Эхний үе бол үеэс дараагийн үе рүү шилжиж байгаа шилждэг бол хөгжмөөр бол илэрхийлсэн байна гэж харагдаж байна. Тэгэхээр 17-оос 18 дугаар зууны үед өрнсөн соён гээгэрүүлэх хөдөлгөөө, за 1750-ад онд өрнсөн аж үйлдвэрийн хувьсгал зэрэг нийгмийн томоохон шинжилэл өөрчлөлтүүд нь 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн өрн дахины ард түмний амьдрал, хэм маяг, соёлд гүн тусгалаа олсон байдаг.
За тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлээр 18-аас 20 дугаар зууны ихэнх үеийн өрн дахины улс орнуудын амьдрал соёл гэдэг хичээл үзнэ. За өнөөдрийн хичээлээр бид энэ өрн дахины энэ үеийн өрн дахины орнуудын амьдрал хэв маяг, соёлын онцлогийг судлан мэдэж, за их сурвалж баримтаар шинжилэн судлаад ингээд өнөөдөртөөгөө холбож дүгнэж сурнаа. За тэгэхээр багш нь өрн болоод дорн гэдэг ойлголтууд түүхийн шинжлэх ухаанд улс орнуудыг бол ингэж ангилсан байдаг тийм ээ. Тэгэхээр өрн дахины улс орнууд гэж юу хэлээд байна вэ гэхээр зэрэг өмнөх мэдлэгийг сэргээгээд ингэ хэлэхэд ер нь бол хөхөөр төрсөлдсөн тэр газар нутаг болвол өрн дахины орнуудыг төрсөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл эртний грек ромын соёлоос уг улбаатай Христосын шашин шүтлэгтэй ийм орнуудыг бид нар өрний орнууд гэж өрн дахин гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр бид нар энэ өрний орнуудаас Англи, Франц, Оросын амьдралын амьдрал соёлтой танилцсанаа. За бид өнөөдрийн хичээлээр агуулгыг судлахдаа энэ үеийн орнуудын амьдралын хэв маяг, за соёл гэсэн ерөнхий хоёр хүрээнд авч үз судлана. За амьдралын хэв маягт бол мэдээж хотчлд бол тодорхой үүрэг гүйцэтгэсэн. За соёлын хувьд бол шинжлэх ухаан урлаг бол маш өндөр түвшинд хөгжсөн гэдгийг бол бид нар өнөөдрийн хичээлээр үзэж судлах юм байгаа юм. За энэ зургийг ажиглана. За энэ бол 18 дугаар зууны үеийн Лондон хотын зураг байна, Английн нийслэл. За энэ зургийг ажиглаад энэ зураг дээр юу дүрслэгдсэн байна вэ гэдгийг маш сайн анхааралтай ажиглаад дэвтэртээ бичээрэй. За мөн энэ зурагт бас нэр өгч болно. За тэгэхээр багш нь ер нь энэ хүү зургийг ерөнхийд нь тоймлон энэ үеийн хотчлтын тухай дүгнэж хэлэхэд, за хотчин хөвөл явц аж үйлдвэрцэн бүх оронд бол өрнсөн. За тариаланчид хотод очиж ажиллах болсноор хотын хүн ам өссөн. За ингэснээр тухайлбал Парис, Лондон гэх мэт хотууд 500-аад мянган хүн амтай том хот болж хөгжсөн байгаа. За хоёрт нь хот руу нүүх хөдөлгөөн эрчимтэй болж нүүдлэх хөдөлгөөн шилжилт хөдөлгөөн өрнсөн учраас за хотын хүн амын бөөгнөрөл бий болж, за хүмүүсийн амьдрал ахуй, ядууд орой, дарчиг, за гудамж хотын тэр эрүүл ахуй орчин бол бохир заван байсан. За энэс болж өвчин янз бүрийн халдвар тахлуул гарч ирсэн байдаг. Тэгэхдээ энэ байдал бол байдлыг засаж залруулахын тулд хотын оршин суугчид өөрсдөө орчныг сайжруулахын тулд бол янз бүрийн байдлаар тэмцэж эхэлсэн байдаг. За ингээд энэ үед хот хөгжихийн хэрээр дэд бүтцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэсэн бас нэг ийм шаардлага нэмэгдсэн байж байгаа. За ийм учраас хотын хүн амын хамгийн гол асуудал болсон нийтийн тээврийг зохицуулах шаардлагатай болсон бөгөөд, за энэ үед бол хамгийн гол ололт бол метро анх байгуулагдсан. За анхны метро бол 1863 онд Лондон хотод газар дор анх төмөр зам байгуулж, за түүнийг метро гэж нэрлсэн байна. За мөн Парис хотод 1840 онд төмөр зам тавигдаж хотын хөгжил эрсдэлт хурдцтай болсон. Гэх мэтээр тухайн үеийн хотуудад дэд бүтцүүд бол богино хугацаанд маш сайн хөгжсөн нь өнөөгийн хотчлтын бас суурь болсон юм а гэж томьёолж болно. За энэ дээр Лондон хотын анхны метроны зураг байна. За энэ дээрээс юу гэж дүгнж болох вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бол орчин үеийн тээврийн хэрэгслийн үндэс суурь бол энэ үед тавигдсан байна гэж бас дүгнж болохоор байна. За ийхүү аж үйлдвэрийн хувьсгал, техник технологийн ололт нь хотчлт, амьдралын хэв маягт ийхүү нөлөөсөн бол, за оюун санааны хувьсгал, оюун сэтгэлгээнд бол асар их өөрчлөлтийг бас авчирсан байж байгаа. За тухайлбал энэ үеийн хотчлтын хотын дүр зураг бол өөрчлөгдөж, маш уран гоёмсог ийм барилга, цайз хэрмүүд бол баригдаж байсан. За тухайлбал энэ дээр Парисын цамхаг баригдаж байгаа зураг, за мөн Лондон хотын парламентын ордон, за энэ театрын Парисын их театрын
зураг байна л да. За эндээс харахад энэ одоо гайхамшигтай одоо уран барилга түүний одоо хийц өнөө хүртэл одоо хадгалагдаж үлдсэн байгааг бол бид нар бас мэдж байгаа. 20-р зуунд хүмүүсийн амьдралд хэм маягт гарсан нэг өөрчлөлт бол чөлөөт цаг амралт хэмээх одоо хуваар бий болсон байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр зэрэг аж үйлдвэрийн хувьсгал одоо яасантай өрн сүнтэй холбоотой одоо ажлын цаг богиносон нэгдүгээр, хоёрдугаар одоо хөдөлмөрийн бүтээн сайжирснаар хүмүүс өөрөлдөл орлоготой болсон. Тэгэхээр хүмүүс одоо чөлөө цагаа одоо өнгөрөх юм одоо газрууд бол энэ үед олноороо байгуулагдаж байсан. Тухайлбал одоо ресторан, за спортын газрууд, үзүүр, за театр гэх мэт. За тэгэхээр одоо энэ дээр өгүүлсэн одоо энэ Парисын их театрын зураг харагдаж байна тийм ээ. За тэгэхээр багш энэ үеийн одоо урлаг уран сайхны хөгжил нь одоо тийм ээ энийг дагаад маш одоо эрчимтэй хөгжсөн юм а тийм ээ. За энэ талаар одоо цааш нь тодруулаад мөн одоо манай сурагчдад баримт жишээгээр тайлбарлаж өгнө. За тэгэхээр зэрэг түрүүн тухайн нийгмийн хөгжлийг хөгжмийн урлаг маш их тодорхойлж байдаг гэж хэлсэн. Тэгэхээр би та нарт 3 бичлэг бэлдсэн байгаа. Энэ бичлэгийг үзээд та бүхэн хөгжмийн урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. За ингээд бичлэгээ үзцгээе. Дүрс бичлэгийг үзээд хүүхдүүд маань хөгжмийн урлагийн ямар төрөл болохыг бүгдээр тодорхойлоод хэлсэн байгаа. Тэгэхээр би бас багшаас асуух чинь энэ хөгжмийн урлагийн ямар төрөл сая харагдав та өөрийнхөө бодлого бас илэрхийлээд өгөө. Тэгэхээр энэ симфони одоо энэ аязуудыг сонссон л одоо хөгжим бүтээлүүд байна л да. Тэгэхээр энэ дээр дуурийн одоо хэсгээс явж байна тийм ээ. За бүжгэн жүжиг, симфони оркестр одоо найрал хөгжмийн одоо төрлүүдийг би бол сая сонслоо тийм ээ. Тэгэхээр зэрэг багшийн хэлж байгаа бас зөв. Тэгэхээр энэ бол одоо яг энэ үед бидний үзэж байгаа энэ зуунд бол одоо сонгодог урлаг бол бүрэн одоо хамгийн одоо дээд алтан үе гэж нэр хүрлээ одоо ингэж хөгжсөн байгаа. Энэ болохоор симфони, дөөр, бүжгэн жүжиг гэсэн хөгжмийн урлагийн 3 төрөл ингээд байгаа. Энэ бол одоо урлагийн одоо гол том бүтээлүүд байдаг. Тэгээ өнөөдөр энд 5 дугаар симфониг энэ сонсгосны учир бол хувь заяа хаалга тогтж байна гэсэн утгатай харанхуйгаас гэрэл гэгээ рүү ямар ч бэрхшээлийг даван туулж метрсгүй зүтгэж одоо эрх чөлөөнд хүрнэ гэсэн утгатай тийм симфон байгаа. Тийм учраас энэ өнөөдрийн сэдвүүд одоо холбогдох учраас энэ зохиолыг одоо оруулсан байгаа маа. 5 дугаар симфони. Зүйтэй тийм ээ. Тэгэхээр урлагаар дамжуулж тухайн үеийн нийгмийн онцлогийг одоо илэрхийлдэг гэж бид нар түрүүнд бас ярьцгаасан тийм ээ. Манай хүүхдүүд бас ойлгосон баг. Тэгэхээр энэ Бетховен энэ хөгжим одоо тухайн үед одоо маш гоё юм алдартай одоо хөгжим зохиогдсон байна тийм үү. Тэгэхээр энэ үед мөн одоо
өрн тархинд хүний эрхийн төлөө тэмцэл хөдөлгөөнүүд бол маш хүчтэй өрнөж байсан. За эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байсан. За мөн одоо сонгуулийн эрхийн төлөө тэмцэл хөдөлгөөнүүд өрнөж байсан. За мөн одоо 1861 онд Оросд одоо хамжилгыг чөлөөлсөн одоо хууль гарсан гэх мэт юм одоо ийм нааштай одоо хүний эрхийн талаархад хууль дүрмүүд бол гарч байсан. За мөн энэ үеийн хамгийн том одоо ололт дэвшил бол одоо Францын иргэний эрхийн тунхаг бичиг анх удаа гарсан. Энэ бол ерөөсөө хүн төрөлхтний одоо хүний эрхийг хамгаалсан маш том одоо ийм эрх зүйн одоо үндэс суурь баримт болж байгаагаараа одоо онцлог бөгөөд энэ нь одоо хүртэл үн цэнэ алдаагүй хүний эрхийн одоо маш том суурь бичиг болж баримт болж явдаг гэдгээр бол онцлог байгаа. Одоо энэ эрхийн тунхагт юу тунхагласан байдаг вэ гэхээр зэрэг хүний одоо салшгүй одоо жам ёсны эрх гэж ярьдаг тийм ээ. Тэр одоо заалтуудыг анх удаа энд тунхагласнараа онцлог ийм одоо тунхаг болж гарсан байдаг. За тэгэхээр бидний сонсгосон 3 хөгжмөөс өнөөдөр нэгийг одоо онцолж одоо та бүхэндээ бэлдсэн. Яагаад гэвэл яг энэ үеийг тодорхойлж ирсэн алдарт хөгжим зохиолчийн тухай бид нар одоо зохиолсон давчхан үзэгч байна. Энэ бол Оросын алдарт хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковский байгаамаа. За Чайковский 1840 онд төрсөн. Чайковскийн алдартай зохиолууд гэвэл Хунт нуур бүжгийн жүжиг, за нойрсож буй гүнз, сэлгүнз гэдэг бүжгийн жүжиг байгаа. Энэ бүжгийн жүжиг бол одоо хүртэл үнцний алдаагүй сонгодог. Ингээд одоо ертөнцийн гайхамшиг болсон хэвээрээ байдаг. Тэгээ энэ зохиолоос одоо бид нэр аль нэг нь одоо та бүхэндээ сонсох гээд бэлдсэн байгаа. Эхлээд бичлэгээ сонсоод тэгээд тэр бичлэгэн дээр одоо юу илэрхийлж байна, ямар шин зүрх агуулж байна гэдгийг хүснэгтийг хараад бүгд хэмжээ. За ингээд зөвхөн бичлэгээ сонсъё. Сая ингээд 2 бичлэгээ одоо сонсон бидний мэддэг зөндөө үзсэн тийм одоо бүжиг харагдсан байгаа. Тэгэхээр багш танд бас саяын бүжиг хараад одоо ямар зохиол нэг таамаглах үндэс байна та хэлдэ. Тэр бид нар нөгөө багадаа энэ сонгодог хөгжим бүтээлүүд бол нөгөө их сонсдог байсан л да тий. Тэр нөгөө Чайковскийн Шилкүнчиг бүжгийн жүжигийн ая байна л гэж би. Тэгэхээр яг багштай адилхан манай хүүхдүүд бүгдээрээ Шилкүнчиг гэж баг бүгдээрээ мэдсэн баг. Тэгэхээр бид нар сая Шилкүнчиг бүжгийн жүжигийн Испани, Орос бүжгийн хоорондыг харьцуулаад ингээд сонслоо. Одоо тэгэхээр яг энэ Шилкүнчиг бүжгийн жүжигийн хамгийн алдартай нэг хэсэг бүжгийн хөгжмийг би дахиад одоо та бүхэнд сонсох гээд байна. Тэгвэл сонсохдоо цөмөр эхлээд энд нэг жижигэн даалгаврыг цөмөр хараадах. За нэг даалгавраа энэ дээр хараадах. Хөгжмөө анхааралтай сонсож аялгаунд тохирох хөдөлгөөнийг зургаас сонгон бүжиглээрэй. За тэгэхээр зэрэг одоо энд нэг бүжгийн хөгжим явах нь байна. Тэрийг бид нар дагаад яг энэ зургнаас аль зураг таарах нь гэдгийг бид нар аяндаа тохирч бүжгээ хийнэ гэсэн үг тийм. За ингээд даалгавар ойлгомжтой цөмөрөө хөгжмөө сонсцгоё. Дүрс бичлэгийг үзлээ. Та нарт өөрсдөө өөртөө одоо бүжиглэж үзлээ. Тэгэхээр саяын бүжгийн хөгжим тусгай нэртэй ямар нэртэй бүжиг юм гэдгийг яг саяын Шилкүнчгийн бүжгийн жүжигийн саяын энэ хэсэг юу гэдэг нэртэй бол гэдгийг сурах үчгийн 37 дугаар хуудаснаас мэдээлэл аваар. Мөн 37 дугаар хуудсан дээр Чайковский болон Шилкүнчиг бүжгийн жүжигийн тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад энийг
маш их уншиж цөмөр судалгаа хийгээрэй. За ингээд би өнөөдөр та бүхэндээ Оросын алдарт хөгжим зохиолч Чайковскийн Шилхүүнч бүжгийн жүжигийн хөгжмийн хэсгээс ингээд сонсголоо. Өнөөдрийн хичээлээр бид 18-аас 20 дугаар зууны өрөндийн орнуудын хүн амын одоо аж амьдрал соёлд болоод маш их өөрчлөлт дэвшил гарсан юм а гэдгийг бол нэгдүгээр онцолж байна. За мөн энэ үеийн өрнөдийн нийгэм, хүмүүсийн амьдрал, соёл, орчин үеийн амьдралын хэв маягийн үндэс болсон гэсэн юм одоо гол тодорхойлолт бид нар гарч ирээд байгаа маа. За одоо бүгдээрээ дахиад дэлгэцрүүгөө хараад оюуны зураг хийх гээд байгаа. За бид нар өнөөдөр хичээлээр юу үзэж мэдвэ гэдэг юм энэ цөмөрийн сумнуудыг харна. Тэгээ энэ дээр тохирох үгийг өөрсдөө гэж одоо бүгд бичээрэй. За тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлээр одоо өрөн дахины энэ үеийн 18-аас 20 дугаар зууны үеийн амьдралын хэм маягт гарсан өөрчлөлт, за түүнийг дагсан одоо хотчлт, түүний хөгжил, за урлаг бол маш одоо онцгой содон тийм ээ одоо ийм сонгодог байдлаар хөгжиж исэн гэдгийг ойлгосон. За уран барилга ямар одоо хийц хэлбэртэй гэдгийг бол бид нар одоо баримт жишээгээр олж харсан. За одоо хүний эрхийн үзэл санаа энэ үед хэрхэн одоо хөгжиж амжилтанд хүрч исэн бэ гэдэг ийм зүйлүүдийг ойлгож, шинжилж судаллаа. За өнөөдрийн хичээл ингээд үүгээр ингээд өндөрлж байгаа. Тэгээд багш нь та бүхэндээ даалгавар өгье. За гэрийн даалгавар юу ихийг цөмөрөд дэлгэцэр байгаа гэхэд харъя. За гэрийн даалгаварт сурах хүчгийн 37 дугаар хуудсан дээр амттны ордонд тэгээд ингээд жижигхэн одоо тайлбар байгаа. Энэ тайлбарыг цөмөрө хараад зургийг бас харна. Тэгээд зураг, бүжгийн зураг, янз бүрийн одоо амттны зураг байгаа. Энэ хоёрыг хооронд нь холбох юм байгаа. Жишээлбэл тэнд малчтын бүжиг гэж байгаа. Тэгэхээр малчтын бүжиг гэхээр багштай одоо харж байгаа энэ зурнаас аль зурагтай надад нийцгээр нэ та өөрөө хараад хэлээд тахтаа багш. Малчтын бүжиг гэхээр одоо энэ бясалганы зурагтай л одоо дүүцэх болов гэж. Тийм. Жишээлбэл малчтын бүжгийг бясалгаар төсөөлсөн байдаг яг энэ бүжгэнд. Тэгэхээр зэрэг яг ямар бүжгүүдийг одоо ямар одоо чихэр жимсээр төсөөлүүлж гэдэг энэ дээр одоо харагдахлаа. Тэгээд та бүхэн гэрийн даалгавар энийг зураг ингээд холбоорой. За түүхийн хичээлийн даалгаврыг тэмдэглэж аваарай хүүхдүүд ээ. За бид нар Apple-ийн цамхгийн тухай түрүүний хичээл дээр дурдаад өнгөрсөн. Тэгвэл одоо та нар гэрийн даалгаварт энэ цамхгийн тухай мэдээлэл цуглуулад бэлтгээд ирнэ. Хизээ хэдэн онд хин гэдэг одоо уран барилгач дүрсэлсэн тийм ээ. За энэ цамхгийн түүхийн тухай бэлтгээд ангийнхандаа танилцуулахад бэлтгээд ирээрэй. За ингээд манай энэ удаагийн хичээл өндөрлөө. Идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.